За сайн бацхан уу. За featured байна. За бүгд өнөөдөр түүний танд илгээж буй тактил гэсэн сэдвтэ Америкийн. За тэгээд би болохоор иймэрхүү одоо channel-д мессежүүд гэж одоо англиар яриад байдаг. Тэгээд тиймэрхүү одоо төрлийн Америк хийх өөрөө аягүй сонирхолтой яг ингээд тухайн одоо хүний мэдрэмжтэй тэр энергит ингэж ороод өөрийнхөө одоо ингээд яг тэр уран сэтгэмжийг гаргаад ингээд одоо дамжуулах тиймэрхүү зүйлсүүд аягүй дуртай байдаг. За тэгээд намайг үздэг хүмүүс бол намайг бас Instagram дээрээ давхар юм одоо хаяг хөтлөд явдгийг бол мэдж байгаа. Тэгээд fake cars гэдэг. За тэрэн дээрээ бол би яг юм бичгэн байдлаар бол юм одоо түүний тань одоо түүний одоо танд илгээж буй цагтл гэсэн за ийм сэдвтэй мэргүүл оруулж байсан. Тэгээд тэгж яхад бол надад маш их таалагдчихсан. Тэгээд би энэ удаа бас өөрийгөө сорж үзэх гээд одоо иймэрхүү одоо яг юм бичлэгээр бичлэг маягаар тэгээд намайг сонсдог хүмүүс бол ерөнхийдөө мэдж байгаа. Би бол ер нь барагтаа л ингээд эдит бол бараг нэг ашигладгүй яг ингээд одоо юм мэрэг хийж байгаа явцдаа тэгээд энэ удаагийн мэрэг маань ч гэсэндээ одоо намайг илүү сорьсон. Тэгээд дээрэс нь аюу гоё байх болов гэж бодож байна. Тэгээд би дээрэс нь аюу гоё олон шинэ хөдрүүд авсан байгаа. Тэгээд тэрийг хэрглэж үзэх гээд маш их тогтолж байна. Тэгээд хэвлээ уучлахтаа орё. Тэгээд тэр хүн нь болохоор тантай холбоотой одоо тий холбоотой байдаг хүн ч байж болно, холбоогүй байдаг хүн ч байж болно тий. Зүгээр ингэ бодож аваад өөрийнхөө одоо энэ зүн совин мэдрэмжэн дээр одоо юу яагаад тэгээд зүн совингоо ингэ сонсож аваад тэгээд одоо энэ 3 групп бол ингээл өөр хүмүүс байсч болно шүү дээ. Тийм болохоор би тэгж бодоод аль болох ямар нэгэн зүйл баригдахгүйгээр илүү ингээд өөртөө чүүн хийнэ гэж ярьдагтэй. Тэгээд өөрийгөө сонсоод гоо ингээд уншлага хүлээж аваарэ. За тэгээд би энэ дээр болохоор юм 3 өөр өнгийн одоо 3 өөр тек ашиглана. Тэгээд энэ дээр юу ачи? Чулууны тавьчих. Тэн дээр энэ улбар шар чулууг тавиад. За энэ дээр болохоор энэ чулууг тавьчих. Энэ дээр болохоор энэ шар чулууг тавьчих. За тэгээд та нар маань бодож аваад тэгээд сонголт аваад түүний танд илгээж буй цагтлыг үлэн сонсороо. За энийг жоохон ингэдэг. За тэгээд бид энэ time stamps дээр бас ингээд яг юугаа оруулцдаг болохоор зарим хүмүүс нэг introduction хэсгийг сонсох хүсэхгүй хамбал шууд ингээд skip-лээд орчиж ингээд болохоор би дандаа ингээд юунууд оруулаад тийм дугаарууд оруулаад ингээд явцдаг болохоор энэ хэсгийг сонсохгүй байхыг хүсэх юм бол ингээд юу шууд ингээд алгасаад тийм шууд ингээд гол юу руугаа ингээд орчих болно шүү. Энийг би яг ингээд онцлог хийж байхдаа бас ингээд аягүй гарын ингээд мимик ашигладаг бас ингээд анзаарсан. Тэгээ зарим хүмүүст энэ нас аягүй жоохон таалагдахгүй байсан юм шиг санагдсан. Тэгээ тийм болохоор би бас энэ дээрээ анхаарай гэж бодсон. За бүгд уншлага эхлэе. За нэгдүгээр группийн маань уншлагатай тустай морил. За та нар маань энэ улбар шар өнгийн гоё гэлэлцсэн тийм энэ гоё чулууг. За эсвэл энэ үтэ сонгосон байгаа. Тийм. Энэ цагийн нэг авсан шин карат байгаа. Тэгээд би энэс нэг хүзэр авъя гэж бодлоо. Ингээ ерөнхий энергийг ингээ шалгахын тулд тийм. За нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийн маань түүний одоо бодож байгаа хүн нь түн ямар цагтал тийм ерөнхий цагтал хийх байсан бол ямар цагтал хийх байсан бэ гэдгийг харуулж үзлээч. За нэгэ төр орхичих. Группыг сонгосон хүмүүс нь бодож байгаа нь ямар цагталтай хэлхийг хүсэж байна вэ гэдгийг харъя.
Энэ сайн гоё карт байсан. Гоё. Нэг тайлбарлаж байгаа мэдээ. Oracle карт юу гэж вэ? Awakening inspired action. There is only what life is asking of me. Кинезя. За би болохоор за энэ болохоор сонголын карт болохоор Six of Pentacles байна тий. За every blessing you give will eventually be returned to. За эндээс ингэж харахад болохоор энэ дээр болохоор би energy check яваад тэгээ гол яг tarot card-ны хэсэг дээр хідүүлээ загталтаа орё гэж би бодлоо. За тэгэнгүүт болохоор эндээс ингэж юу мэдрэгдэж байна вэ гэх юм бол хоёрын дунд ер нь хин хиндээ хин нэгнийхээ одоо нэг амьдралын зорилго за тэрэнд аявих тусалж байгаа тий хин нэг аявих дэмжиж байгаа тэгээд аявих юм түүхтэй юм хүн байна. Тийм баг гэр бүл байсан ч юм эсвэл бүр ингээд багасаа нэг таньдаг ч юм уу тий ер нь энэ хүн хоёр ингээд ер нь одоогийн та тэр хүн болон та ингээд би биний ингээд бүтээлсэн байгаа байдлаар харагдаж байна л да. Нэг нэгнийхээ яалтчгүй амдал залшгүй маш юм чухал юм өөрөөр ролтой байсан. За ийм хүн байна. Тэгээд энэ хүн та хоёрт хоёуланд нь яг энэ харилцаа айгуу тийм одоо юу байсан. Одоо юм өсөлттэй гэх юм уу? Тийм байсан. Ийм байдлаар харагдаж байна. Тэгээд маш одоо юм газар ордууд аюу харагдаж байна. За энэ дээр болохоор материал орд. За тэгээд энэ нь болохоор бас үхрийн зурагтай юу гарч ирсэн болохоор үхрийн орд гэж болно. Тэгээд энэ Six of Pentacles ч өөрөө бас одоо Pentacle буюу тийм газрын ордуудыг илэрхийлж байдаг. За тэгээд энэ Oracle card маань ч гэсэн тийм одоо ногоон цэнхэр өнгийн тийм байгалийн юм зурагтай юм одоо юм орчимшигтэй юм модтой ч юм шиг. За энэ зураг байгааг харуул ингээд та хоёр ялцчгүй одоо хамтдаа юм бүтээх ч юм уу тий. Хамтдаа юм бүтээх ч гэдэг юм уу. Нэг одоо нэгэндээ юм нүдэнд харагдаж гарт барагдах хуйцаар ингээд тэр хүнд ч юм уу энэ хүндээ ингээд хоёр харилцсан би биний ингэж нөлөөлсөн ийм байгаа байдлаар харагдаж байна. Тэгэд энэ хүн бол танд бол маш одоо юм одоо таныг бол баг ингээд амьдралынхаа ингээд blessing тий юм одоо том аз завшаан гэж хардаг байгаа байдлаар ингээд харагдаж байна. Тийм. Зя нэг юмрхүү байна. Тэгээд хинтүүд гэх юм л те газар махад маш одоо давмгай байна. Тэгээд та хоёрын дунд маш одоо урт хугацааны түүх байна. Тэгээд хамтдаа бас нэг зүйлийн төлөө одоо ингээд зүтгэжсэн юм шиг те нэг харилцаа одоо нэг нэгэндээ тусалж исэн. За нэг иймэрхүү юм хамтрал ч юм уу маягтай те ийм одоо энерги бол байна. Энэ хүнтэй холбоотой. Зя юм байна. За хэдүүл одоо яг гол хэсэг рүү оръё. Энэ хүний танд илгээж буй цагтал те юу вэ гэж харъя. Зя full card. Two of Swords. Five of Cups. Six of Swords. Тэний одоо энийг хичээл аваамаар авсан заяа. Full card-ыг татварлаа. Strength card. Nine of Wands. Wheel of Fortune. King of Pentacles. Зяаки. Зя татлыг зарлалаараа юу байна те? The Patient Witch гэсэн. Зя. Зяаки. За тэгэхээр би шууд ингээд юу яаж байгаагаар ингээд яг ингээд тэр хүн ингээд шууд тань ингээд захиа ирүүлж байгаагаар зя. Окей. За
юуны төрөнд сайн уу? Сайн уу? Би чамгүйгээр амьдралаа эхлүүлнэ гэхээр нэг л өөртөө итгэж өгдөггүй. Тэгээ талент харах бүртээ би өөртөө чаднаа гэж ингэж өөрийгөө харагддаг. Гэхдээ яг үүндээ би ингэж талент харахад чадахгүй юм шиг надад бол санагдаад байдаг. Яг ингэж чамгүй байгаа амьдрал тий чамгүй би цаашаа явна гэдэг нь надад ингээ бодох төдийд л төсөөлөгчдүүд л ингээ айгүйх итгэлгүй байдлыг надад ингээ мэдрүүлдэг. Гэхдээ би өөртөө ингээ худлаач хамаагүй тэ чаднаа гэж хэлсээр байгаа. Тэг нэг өдрөл гэхэд би буцаад энэ итгэлээ олж авах байхаа гэж би найдаж байна. Тэг өнгөрсөнд чи бит хоёрт болж исэн бүхнийг би одоо ингээ ард нь үлдээгээд тэг чи бит хоёрын харилцаа цааш нэр эхлээсэй гэж би ингээ хүсдэг. Тэнд би ингээ өнгөрснийг бодох тоолонд ерөнхийдөө би яг ингээд зөв зүйл хийсэн билүү гэж ингээ өөртөө эргэлздэг. Энэ эргэлзээ маань үнэхээр хаяада намайг маш их ядраадгаа. Тэгээ энэ эргэлзээ багаар миний өөртөө итгэлийг ингэж унгааж байгаа юм шиг надад санагддаг. Би ингээ яг үндэ яг одоо хаашаа явах юу гэхээ үнэхээр мэдэхгүй байна. Чамгүй амьдрал яг миний ингээд нүд хаагдсан мэд ийм байдлыг бол надад мэдрүүлж байна. Тэгээ би ингээд би болохоор чамайг миний яг тэр гүсаг буюу тэгээ миний тэр аз ивэл байсан гэж би ингээд боддгоо. Тэг ингээд чи байхгүй болчихсон чинь яг миний аз харьчихсан юм шиг миний амьдрал нэг л тийм харуу бүрий болоод хувирчихсан. Тэг би ингээд яг одоо чамайг байсан ч болоосоо гэж маш их хүсэж байна. Чи миний амьдралд ямар том үр өгөөл гүйцэтгэдэг байсныг чи байгаа тэр мэдрэмжтэй тэр байдал надад ямар их доктортой байдал өгдөг байсныг би одоо л ухаарж байна. Чи бит хоёр одоо ч ингээ холбоотой байсан ч болоосоо гэж би ингээ хүсдэг. Би чи намайг ингээд гаднаасаа энэ харилцаанаас ингээд тэг move on хийгээд ингээд цаашаа явсан гэж бодож байгаа байх. Гэхдээ би одоо ч гэсэндээ энэ харилцаагаа чамайг бодглохлоор маш их одоо гунигэлдэг. Гэхдээ би нэг л өдөр энэ бүх одоо гуниглал энэ бүх өнгөрснийг артаа үлдээгээд буцаад өөртөө итгэлтэй болно гэж би ингээд найдаж байна. Тэгээ одоо миний бодож байгаа зүйл гэх юм бол би зүгээр л энэ харилцааг тавьж явуулмаар байна. Тэгээ би өөрийнхөө ирээдүй за тэгээ доктортой байдал мөнгө санхүү карьераа хөөх хийн тулд ерөнхийдөө одоо байгаа газраасаа ингээд салхи гэж ингээд бодож байгаа. Би ер нь нүхээр ингээд төлөвлөж байгаа. Тэгээ тэндээс би өөрийнхөө амьдралын тэр буцаад тэр аз жаргал баяр хөөр за тэр аз амжилтыг би олно гэж ингээд найдаж байгаа. Тийм байна. Тэгээд би миний яг одоо тамд хэлхийг хүсэж байгаа зүйл гэх юм бол өнгөрсөнд жигтэй харилцаа тийм одоо миний одоо яг төсөөлж ирсэн шигээр дуусаагүй ч гэсэндээ одоо хоёулаа хин энэ харилцааг орхиод цаашаа явах хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Тийм учраас чамд надад хийсэн надад өгчээсэн тэр бүх хайр тэр бүх сайн сайхан зүйлийг би ингээд дурсаж явах болно.
Тэгээд хэдийн ингээ гонигтай байгаа ч гэсэндээ би нөхцөл байдалтай илрээд цаашаа явахд ингээ бэлэн байна. Тэгээд чамд би маш их баярлаж талархаж явдаг шүү. Тэгээд чамд надад одоо заасан, надад одоо өгч байсан тэр бүх сайхан зүйлсүүдэд үнэхээр маш их талархаж байна. Тийм байна. Тэгээд буцаад энэ бүх зүйлс ингээд доктортой болоод ингэсний дараа бүх зүйлээ хойлоо ардаа үлдээсний дараа би буцаад чамтай уулзах тэр өдөр ирэх байхаа гэж би ингээд найдаж байгаа. Баяртай. Зя нэг иймэрхүү мессеж боллоо. Зя тэгэхээр болохоор эндээс ингээд надад мэдрэгдэхтэй юу л нэг юм одоо харилцаа албаагүй байгаа. За эксүүд ч юм уу өмнө харилцаатай байсан. За одоо тийм найз нөхөд шүү юм уу тиймэрхүү хүмүүс нь байсан болов уу гэж бодлоо. Юу ч гэсэн энэ хүний амьдрал та хоёр бие биендээ одоо маш юм том зүйлсүүдийг нэг нэгэндээ үлдээсэн. За бүр нэг одоо амьдралын зам руу ингээ хөтлсөн ийм одоо гүн гүнзгий харилцаа байсан болов уу гэж ингээ бодогдлоо. За ингээд уншлагын дуслаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзгаая. Тэгээд ерөө та нарт маань энэ цагтал таалагдаад үнэхээр сэтгэлд нь хүрч чадсан бол маш гоё сэтгэлийн үлдээгээд тэгээд subscribe дараагүй дараад тэгээд намайг гоё дэмжээрэй. Тэгээд гоё коммент үлдээгээрэй. Тэгвэл надад бас маш гоё байдаг. За тэгээд та нартай баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзгаая. Баярлалаа. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлага төвтэй морил. За та нар маань ногоонгийн чулууг энэ ногоон Aventurine гэдэг байгаа гэж санаад байна. За энэ гоё чулууг эсвэл энэ tarot картнаас сонгосон байгаа. За тэгэхээр эхлээд би ерөнхийдөө oracle картнуудаас энэ харилцааны одоо energy check-ийг хараад за тэгээд тэрийг сонсоод та нарт мань таарч авах юм бол үргэлжлүүлээд цагтлаа болохоор би яг tarot картнаас хийнэ. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа бодож байгаа хүн түүнд ямар цагтл хэлхийг хүсэж байна вэ гэдгийг хэлчихсэн. За тэгээд харилцааны гол энергийг шалгахын тулд би үндсэн tarot картнаас нэг үзэл татаж байгаа. За тэгээд oracle картнаас яа. За нэгдүгээр группийг бас сонгоё гэж бодож ирсэн хүмүүс магадгүй бас өмнөх групп дээр энэ сарны материалны сарны карт гарч ирсэн. Гэхдээ арай өөр. Сианер болохоор Exploring Unity Consciousness. I'm one eternal light bring us all гэнэ. Окей, за тэгэхээр хэдүүлээ сонголтын картаа харъя. За Six of Cups гэнэ. За тэгэхээр өмнөх группийг нэрээ тэр сонсъё гэж бодоод байсан бол бас сонсч болно шүү. Яг гэх юм бол өмнөх групп дээр бас 6-гийн гэхдээ энэ бол аяг болоо л да 6-гийн заас гарч ирсэн. Гэхдээ бас сонсоод одоо алиг нь сонгох вэ гэж өөрөлдөжсэн байж магадгүй сонсоод үзээрэй. За тэгэхээр эндээс харахад болохоор энэ хүн хоёр бүр маш удаан хугацааны юм харилцаатай байсан хүмүүс байна. За эсвэл энэ Happy Valentine's Day мэдвэ. Тэгэхээр энэ хүн та хоёр бие биендээ ингээд цагтл энтер өгж исэн. За ийм хүн байгаа л уу гэж бол бодож байна. Тэгээд энэ хүн танд өгчсэн маш олон бэлгэнүүд байдаг. Танд айгүй хэцүү өгчсэн посткартууд өгчсэн тий. За тэгээд зүйлт мөл бэлгэлжсэн ч юм уу. Та хоёрын дунд ингээд нэг нэгэндээ өгчсэн зүйлсүүд айгүй их байдаг. Тэгээд энэ хүнийг бодглохлоор маш юм халуун дулаан татна мэдрэмж ингээд мэдрэгддэг. Яг л ингээд хүний яг нэг тийм сүнсний гэр бүл гэж байдаг шүү дээ. Яг ингээд энэ хүнтэй уулзсанараа та хоёрт одоо маш юм
гахалтай нандин дурсамжууд бүтээжсэн ч юм уу. За энэ хүн байна. За тэгээд энэ харилцаан дээр болохоор ер нь бол юм сайгүй тодорхой болчихсон байгаа гэж л харагдаж байна. Тэгээд та хоёр яг одоогийн нөхцөл байдалд бас ингээд сүнсний гэрээнд дуусаад за тэгээд зөвхөн ингээд дурсамж үлдсэн юм шиг те надад бол нэг тийм мэдрэмж мэдрэгдэж байна. За яагаад гэх юм бол энэ дээр exploring unity consciousness гэж аахгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо unity consciousness гэдэг чинь ингээд бид бүгдээрээ одоо нэг гэсэн одоо ийм ойлголт тахгүй юу. Тэгэхээр ерөөсөө ингээд яг энэ материаллагтай энэ 3D ертөнцийн дээр л бид нар ингээд нэг нэгнээсээ одоо ингээд хол байгаад байгаа юм шиг ингээд одоо тийм энэ бол ингээд байгаад байгаа боловч бид яг ингээд ухамсараараа яг нэг байдаг тийм одоо жишээ нь юу гэдэг бид нар одоо ингээд хайртай хүмүүс гадаадд байлаа гэж бодоход тэр хүн одоо хамт л ингээд байхгүй л байгаад байгаа учраас болохоос биш бидний одоо conscious тэр бодол мэдрэмжинд бол энэ хүмүүс ингээд байнга байддаг гэсэн ер нь яг тийм үг байхгүй юу. Тийм болохоор хин нэгнээс сална хагцна гэдэг бол яг үнэндээ ингээд зүгээр л ингээд биеийг нь л харахгүй байгаад байгаа учраас яг ингээд ийм сүнслэг төвшөнд бол бид нар бүгд ингээд нэг нэг холбоотой байдгаа гэсэн. За нэг юм мессеж гарч ирлээ. За тэгээд энэ хэсэг та нарт маань ингээд таарч байгаа юм бол юугаа цагтлаа өөрлөлөө сансараа. За би цагтлаа болохоор тараг картаа ашиглаж гинэ. За эндээс болохоор надад ямар ордууд харагдж байна гэх юм бол хилэнцгийн орд. За тэгээ материал орд харагдж байна. За тэгээд ийм шаршуутай холбоотой те бас тиймэрхүү зүйлсүүд бас байж болно. За тэгээд хэрвээ та авахгүй юм бол нүү группүүдээс сонсож болно. За түүний танд хэлж буй цагтл юу вэ? Тэгээ харъя. юм харагдаж байна. За одоо энэ дээр өвн юу биш хоёр шүү дээ. За бүгдэнд нь одоо тодорхойлох гарч тавьчих. За доотлоос нь болохоор 6-ын сэлэмтэй сексуал source гарч ирсэн байна. За би яг ингээд цагтар шиг ингээд явах болно. За окей. За сайн уу чамтай уулзаагүй тэ нэлээд удсан байна. Чи сайн байгаа юу? Би яг хий гэж бодож ирсэн яг зүйлсүүдээ хийх гээд тэгэнгүүт маш их бэлтгэхтэй тиймэрхүү зүйлсүүд их байгаад байгаа учраас яг юмс миний санснаар бас болж өгөхгүй л байна. Энийг яг хийхэд маш их надаас хичээл зүтгэл надаас шаарддаг бололтой. Тэг би заримдаа энэ цаг хугацаа чи миний дэргэд байсан ч болоосаа гэж маш их хүсдэг. Тэгээд одоо энэ маань тэгэл нэгэн л хүсэл юм да. Тэгээд хин маань энэ зүйлтэй энэ байдал бидэд болж чадахгүй гэдгийг мэдж байгаа учраас би энд ганцаараа зүтгэж байна да. Тэгээд би сүүлийн үедэд ерөнхийдөө бит хоёрын харилцаа яг нэг нэгэндээ одоо заах те зөвлөх, нэгнээсээ суралцах тэр зүйлсүүд ерөнхийдөө дууссан юм шиг надад санагдаж байгаа. Ингээд бодонгууд бид хоёр нэг нэгнийхээ сүнсний хөгжилд
амьдралын замналд сүүлийн 9 жилд гэд бараг хэлчихэд буруудахгүй байх маш одоо том үнэтэй хичээлүүдийг би биэндээ бид заажээ. Тэгээд одоо ингээд эргээд харахад надад чамаас үлээх бас чамд өгөх чамд хэлэх ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүд үлдээгүй байгаагаа би ингээд их гайхаж байна. Анх удаа би ийм мэдрэмжийг мэдэрч үзлээ. Тэгээд чи надад яг ийм эрхэм чухал хүн. Би хэдий чамтай уулзахгүй байгаач ярихгүй байгаач чиний надад үзүүлсэн энэ одоо энэ нөлөөлөл надад амьдралд нь маш одоо том нээлт бол байсан. Би өмнө нь хизээч хүнээс ийм мэдрэмжийг авч байгаагүй. Тэгэд ийм ухаарлыг бас би олж авна гэж юусоо бодож байгаагүй. Чи намайг ямар байсныг мэдэн штэ. Би ерөнхийдөө их хадгуу юм төвчээргүй тийм хүн байсан шүү дээ. Тэгээд чи намайг маш сайхан төлөвшүүлж өгсөн. Үнд чинь би үнэхээр их талархаж авдаг шүү. Тэгээ одоогийн энэ цаг хугацаанд надад ерөнхийдөө би их ганцаардж байгаа. Тэгээд амьдралд ингээд ганцаараа байх, ганцаараа зүтгэх энэ цаг үе ирдэг юм байна. Тэгээд энэ цаг хугацаа намайг өөртөө итгэлтэй. Тэгээд гол нь миний зүүн совин маш их сайжраад байгаа юм шиг санагдаж байгаа. Би ямар нэгэн зүйлд одоо түүртэй байсан. Инх ёстой, чих ёстой гэж адуурхаа байсан. Би ер нь маш тайван болсон. Амьдралдаа доктортой байдал. За тэгээд мөнгө санхүү, ажил карьердаа маш их амжилт гаргахыг хичээж байгаа. Тэгтэл надад би чадахгүй юм шиг, боломжгүй юм шиг ингэ санагддаг үеуд байдгийг би нуухгүй. Яг үүндээ миний амьдрал тийм ч одоо жаргалтай, нартай, гэгээлэг бол биш байна. Гэхдээ би энэ бодолтой, энэ байдалтай бууж өгөхгүй ингээ хичээж байгаа. Би ямар ч байсан энэ ард нь гарна гэж бодож байгаа. Яг үүндээ мөнгө санхүүгийн асуудал ч гэсэндээ надад байгаа. Би нэг нуухгүй. Гэхдээ би үнэхээр үний ард гарч чаднаа гэж ингээд бодож байгаа. За нэг иймэрхүү л байна да. Тэгээд life happened. Тамдаа амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За нэг иймэрхүү одоо цагтлыг үл энэ хүн илгээж байна. За тэгэхээр миний бодлоор бол энэ хүн тийм юугаар л хэлсэн тийм energy checker хэлсэн яг oneness гэдэг нь бас гарч ирж байгаа. Oneness гэдэг чинь бас энэ unity consciousness гэсэн ерөнхийдөө энэ түүний миний тайлбарласан тэр ойлголтыг ерөнхийдөө илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ хүн та хоёр ерөнхийдөө нэгэн одоо нэгнийхээ энэ ухамсарыг маш сайн тэлж өгсөн юм харилцаа байна. Тийм. Тэгээд надад яг энэ дээр энэ хүнд ер нь яг нэг тийм ямар ч юм юугүй байгаа юм шиг attachment гэж ярьдаг. Гэхдээ нэгэндээ ингээд энээсээ одоо юу гэдэг чи надтай байгаач чи тийм үү те би чам чи надад хэрэгтэй би чамд хэрэгтэй гэдэг нэг тийм юм байхгүй байгаа яг тэр одоо байдал нь тэгсэн мөртлөө яг нэг тийм ингээ контент гэж ярьдаг шүү дээ. Яг тэр хүнээс ч юу ч хүлээхгүй таач тэр хүнээс юу ч хүлээхгүй яг ингээд бүх зүйл яг энэ одоо бүх зүйл нэг юм бид нэг юм гэдэг дээр ингээд тулаад тэгээ ингээ өөр өөртөөхөө чигийг хөөж байгаа юм шиг
Ийм байдал бол надад харагдлаа. Ийм мэдрэмж төрлөө. Тэгээд хэрвээ энэ цагтал та нарт маань таалагдсан бол гоё комент үлдээгээд сэтгэлдлүүлдээгээд намайг дэмжээрэй. Би тэр гоё сэтгэлдлүүдийг унших бас маш гоё байдгаа. Тэгээд subscribe дараагүй бол subscribe дараа тэгээ гоё лайк дарж намайг дэмжээрэй. Тэгээд та нартаа баярлалаа. Дараагийн имжлэгээр уулзцаая. Баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тэмэрэл. За та нар маань шар чулууг тэгээ энэ гоё шар гэлэлцэн миний өнөөдрийн хомсны өнгөтэй бас гөрхөн харагдчихээн тий. За тэгсэл энэ шар өнгийн дээрээ энэ сагнаны өнгөтэй за энэ тарot картыг сонгосон бол энэ та нарын маань группээ. За тэгэхээр юу вэ? Би болохоор яах вэ гэдэг цагтлаа ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг тэгэхээр юучсан энэ үндсэн тарот үзрүүнийг үзрээ гаргаад ирээд тэгээд хэд oracle карт татаад ерөнхий энержи чекээ хийжээд за тэгээд дараа нь тарот картаараа цагтлаа шанал хийх болно тий дамжуулах болно. За бүгд 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа бодож байгаа хүн нь за түүнд ямар цагтал илгээхийг хүсэж байна вэ гэдгийг харъя. За энэ гараад ирлээ тий өөрөө уусаа. Окей за. Яг 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа бодож байгаа хүн түүнд ямар цагтал илгээхийг хүсэж байна вэ гэдгийг харъя. Окей. Чингүрийн ортны сар гарч ирсэн байна. За тэгээд 7-гийн аяг гарч ирсэн байна тий бас яа энэ дэр болохоор activating the third eye гэнэ за энэ дэр за third eye гэнэ за энэ болохоор нөгөө хүний 3 дахь мэлмиг дээр дээ шүү дээ нөгөө юу зүүн совин за тэгээд хүний одоо далдтэй харагддггүй тэр зүйлсүүдийг харах чадварыг илэрхийлдэг одоо нөгөө хүмүүс ярьдаг 6 дахь мэлмиг гэж ярьдаг 6 дахь мэдрэхүй те за энэ дэр болохоор I'm willing to see beyond my beliefs, ideas and conclusions гэдэг зохиол. Тэгэхээр яг нэг одоо хүн нэг маш гоё зүйл яриа л те. Тэгтээ тэр гоё зүйлийнхаа араас одоо гоё зүйл ингэж наа те нүүрэн дээр ярьж байгаа цаана муухай санаатай байж болдог. За эсвэл хүн одоо юу гэдэг чамд ингээд те танд ингээд маш муухай хандж байгаа мөртлөө муухай байгаа юм шиг зав ингээд айгу одоо юу гэдэг юм муухай өгнөд цэлдэг ч юм уу за эсвэл ингээд тэнийг тах байгаа юм шиг царилдаг ч юм уу те тэгжид л яг үндэ цаад одоо юу мэдрэмжинд нь ингээд холбогдоод үзвэл үнэхээр таныг кэрлж яадаг хамгаалж яадаг тэр хүн ч юм уу те ер нь нэг тийм одоо энэ таны маань сонгосон карт ч гэсэндээ энэ одоо энэ эмэгтэйг энэ эрэгтэй ингээд маск зүүцэн тэгээ ингээ гарын өнөрлөлтэй байхгүй тийм тэгэхээр энэ маскны ард те маск зүүчэд байгаа юм чинь яг ингээ үнэн царайг нь харахгүй шүү дээ тийм болохоор энэ нөхцөлд бол энэ нэмэгтэй энэ эрэгтэйгийн одоо тэр өөрт нь төрүүлж байгаа мэдрэмжийг илүү мэдэрч энэ хүний одоо тэр цаад санааг нь одоо мэдэрнэ гэдэг юм шиг те за нэг тиймэрхүү байдал бол тиймэрхүү мессежүүд бол надад орж ирлээ. Тийм болохоор энэ харилцаанд ер нь нэг тийм ингээд яг үнэн нүүр төрхөө гарахгүй байгаа юм шиг жоохон танд эргэлзээ төрүүлээд байгаа юм шиг тий. За ийм хүний талаар бодсон бол за энэ бол ингээд зөв групп гэсэн үг шүү. За тэгээд жинлүүрийн ард байна. За тэгээд маш их эргэлзээ байна ерөнхийдөө. Ер нь таныг маш их эргэлзүүлж байгаа энэ хүн тий таныг маш их эргэлзүүлээд байгаа. Тийм ээ. За тэгээд зүрхэн чакра, heart open гэдэг тэгэхээр хар сэтгэлийн харилцаатай хүмүүс байж магадгүй. За тэгээд энэ чинь бас өөрөө romantic tarot гэж нэрлэдэг баха. Тийм. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүсийн дунд хар сэтгэлийн харилцаатай хүнийг бодсон хүмүүс байж магадгүй харагдаж байна. За
Энэ хэсэг таарсан бол хэвтүүлээ. Цагтл руу ороод таараагүй нөгөө гүрх сонгож болно. За бүгдээрээ цагталтаа орё. 3-р группыг сонгосон хүмүүс юм аа. Жоо хүн ямар цагтл илгээх өсч байна вэ? Харин за бүгдэнд нь илүү авчин тодруулах картад авъя. За дотлох зүйлээр арын дасан зя. Окей. За бүгдээрээ цагталтаа орё. Уун цагтл ингээ сайн уу маань уу гэж хэлдэг байтал ерөөсөө сайн уу гэж хэлэх бах юм. Ямар сонин юм бэ? За тэгэхээр одоо би ингээл байгаагаар л ингээл цагтлаа явуулах нь байна шүү. Тэгэхээр энэ хүн бас нэг тийм word хөөдөө юм одоо өрмөц юм ярианы хэв маягтай, бичгийн хэв маягтай ч юм уу. За ийм хүн байж магадгүй шүү. За бүгд эхлэе. За тэгэхээр намайг уучлаарай. Үнэндээ чамайг сайн уу? Чи сайн байгаа юу гэж асуух гэхлээр надад хэцүү байна. Яагаад гэвэл би чамайг сайн биш байгаа гэдгийг чи мэдэж байна. Яагаад гэвэл би чамайг гомдоочихсон шүү дээ. Яаж би чамайг сайн уу гэж асууж чадах вэ дээ? Би чамтай хамт байгаа тэр дүр төрхөндөө маш дуртай байсан. Чамтай хамт байхдаа би цаанаасаа л өөртөө маш ихтэй болчихдог байсан. Тэгээд яг үүндээ чамаас үнэн өөрийгөө нуусан. Яагаад гэвэл би чамд өөрийгөө тэг яг тэр үнэн талыг харуулмааргүй байсан. Яагаад гэвэл чи бид хоёрын өнгөрүүлсэн тухайн цаг хугацаа надад маш их таалагдчихсан учраас би тэрийг одоо босныхыг хүсээгүй. Тийм болохоор би чамаас өөрийгөө нуусан. Би анх удаа хүнтэй яг ингээд байхдаа хин нэгэнтэй байхдаа тийм ирээдүй харсан. Яг чам шиг хөөрхөн хүүхэдтэй өөрсгөө хөөрхөн хүүхэдтэй болоод тэгээд амьдрах тэр дүр зураг надад харагдсан. Чамтай байхад би цаанаасаа л маш тайван тэгээд нэг тийм жүжиглэх ерөөсөө шаардлагагүй юм шиг санагдсан. Тэгээд би энийг өөрөө ч гэсэндээ гайхсан. Би чамайг яаж юм өөрийгөө сайхан авч явдаг ийм сайхан хүн юм бэ гэж би маш их гайхсан. Би чиний хажууд байхдаа өөрийгөө маш чийл миний дэргэд байх юм бол би ирээдүйн зорилго тий бодож мөрөдөж байгаа бүх зүйлдээ хүрч чадах юм шиг одоо тийм их өөртөө итгэлтэй болдгоо. Тэгээ би чиний энэ үед цаанаас гарч ирээд байгааг бол би ингээ гайхтгаа. Би яг үнэндээ чамд донтчихсон. Би чиний яг тэр хүсдэг тэгээ чиний байгаа оршихуйг хайрлахыг, хамгаалахыг маш их хүсэж байна. Би анх удаа хүнд өөрийгөө нээж үзье гэж бодсон. Яагаад гэвэл чи намайг зүгээр л байгаагаар маань хөглөн зөвшөөрсөн. Надаас юу ч шаардаагүй болохоор энэ надад маш их сонирн байсан.
өмнө нь хүмүүс зөвхөн миний гадна хүзэмд ч юм уу эсвэл би тэдэнд юу гэж чадах тэр зүйлсүүд дээр л анхаарч надтай харьцдаг юм шиг санагддаг байсан. Тэгтээ чи өөр байсан. Би чамтай илэн далангуу ярилцахыг хүсэж байна. Чи тэгээд надад итгээрэй. Би үнэхээр чамтай ирээдүйг харж байгаа шүү. Удахгүй уулзъя. Баяртай. Зя нэг ийм цагтлын хүн хэлгээд байна. За тэгэхээр энэ хүн та хоёр ерөнхийдөө юм романтик харилцаатай юм болов уу гэж би бодлоо. За тэгээд сайхан ч юм уу, сайхан өнгөрсөнд ч юм уу энэ хүн ерөнхийдөө та хоёрын харилцаанд жоох асуудал гарсан ч юм уу те. Тэгээд энэ хүн ерөнхийдөө танд нэлийн одоо сэтгэл зүрх нь ингээд яатсан develop гэдэг ингээд нэлийн танд сэтгэлтэй болцсон. За ийм байдал бол харагдаж байна. За тэгээд нэг хол юм яриад явах уу ингээд уншлах нь дууслаа. Тэгээд та нарт маань уншлах маань таалагдсан бол гоё комент үлдээгээрэй. Тэг үнэхээр гоё комментүүд харах бод надад үнэхээр сайхан байдаг. Тийм тэгээд subscribe дараагүй subscribe дараад. За тэгээд дараагийн бичлэгээр ирээдүүлээ уулзгаая. Баярлалаа.